За сайн байцгаана уу? Мэдлэгтэй жолооч подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За Мэдлэгтэй жолооч подкастын маань хамтран хөтлөгч хөлбөрийн мэргэжлийн инженер Мөнх Жаргал маань байна. За мөн миний бие механик инженер Ботшиг. За бид хоёр өнөөдрийн сэдвээрээ автомашины түлшний системийн талаар ярилцах болно. За тэгээд өнөөдрийн дугаараар түлшний систем гэж юу вэ? Хэрхэн ажилладаг вэ? Энэ талаар та бүхэндээ бол ингээд тайлбарж өгнө. За тэгээд хүмүүс маань болохоор тэгдэгтэй ингээд түлшний систем гэхээр дизель хөдөлгөөрж болгодог тийм. За тэгэхээр түлшний систем гэдэг нь ерөнхийдөө нийтлэг дизель болон бензиний хоёулангийн хамруулсан нийтлэг нэгжлэх юм шүү дээ. За тэгээд энэ дотор болохоор бензин түлшний систем, дизель түлшний систем гэдэг дотор хуваагддаг байгаа. Дээр нь бас газынх гэж байгаа тийм. За тэгэхээр хэдүүл өнөөдөр за бензин түлшний систем хэрхэн ажилладаг, дизель түлшний систем хэрхэн ажилладаг вэ? Энэ талаар хэдүүлээ ярилцсанаа. За тэгээд одоо энэ талаар Мөнх Жаргалаасаа ер нь түлшний системийн төрөл, бүтэц, ажиллагааны зарчим эдгээртэй холбоотой мэдээллийг манай жолооч нарт өгөөч. За түлшний систем гэж яг юугаар хэлэх вэ гэхээр ерөнхийдөө ингэж түлшийг одоо бензинийг ч дизелийг ч машины банк руу хийж байгаа тийм. За банкнаас ингэж яваад за хөдөлгүүр рүү очоод хөдөлгүүр дээрээс юугаар инжекторээр форсункаар дамжиж цацагдаад шатах камерт ороо шатж байгаа энэ процессыг энэ явж байгаа энэ замыг болохоор түлшний систем гэж нэрлэдэг байгаа байхгүй. За тэгээд яг хамгийн сүүлд хөдөлгүүрийн шатах камер дотор хэрхэн цацах вэ гэдгээс хамаарат за энэ түлшний систем за жишээгээд бензин түлшний систем бол ингээд дотор хуваагдаж авчдаг гэсэн. За бүр анхных нь болохоор ингээд карбюратор гэж байгаа тийм. За карбюраторт за дараа нь болохоор ингээд моно инжекшн буюу нэг цэгийн цацалтаа болж өгсөн. За энэний дараа болохоор бидний түгээмэл хэрэгэлдэг EFI гэх тийм electronic fuel injection байгаа. За энэний дараа болохоор хамгийн сүүл GDI бол явж байгаа тийм. За тэгэхээр энэ түлшний системүүд маань ингээд хувьсаад явдаг хүн шүү дээ. За яагаад ингэ хувьсаа явд юм бэ гэхээр энэ маань болохоор за нэг тэгэхээр одоо хамгийн том энэ түлшний системийг ингэж хувьсгаж байгаа нэг хүчин зүйл бол одоо нэг стандарт утааны стандартууд гэсэн үг тийм. За евро 1 2 3 4 5 гэж яваад байгаа тийм. За энэ стандарт ингээд өсхийн хэрээр хөдөлгүүрээс ялгарч байгаа хорт утааны хэмжээд байгаа буурах хэрэгтэй гэх юм шүү. За хөдөлгүүрээс ч одоо нэг 4 5 төрлийн хорт утаа ялгарч байгаа тийм. Азотын дутуу эсэл байгаа, нүүрс хүчлийн хий байгаа тийм. За эдгээр азотын дутуу эслэгээ эдгээр нь маань болохоор евро 1 2 3 4 5 гэдэг энэ стандартын дагуу доошо буурч явах хэрэгтэй. За ингууд ч л одоо нэг хөдөлгүүр түлшний систем чинь хувьсан дээрээс нь дагаад нэг юунууд л явчихж байгаа тийм. Нэмэлт юмнууд бол явж байгаа. EGR гэдэг бол явж байгаа. За дээрээс нь нөгөө нэг дизель хөдөлгүүрүүд дээр болохоор after treatment гэж явж байгаа тийм. За манайхны ярьсан AdBlue гэдэг нэг шингийн яваад байна тийм. Эдгээр чинь бүгдээрээ л ингээд энэ стандартын нөлөөгөөр ингээд хөгжөө явж байгаа туслах системүүд хүмүүс. За тэгээд энэ системүүд хэрэглээ хамгийн сүүлд за нэлээ их хорт хаягдлын бууруулж байгаа. Азотын дутуу эсэл энтрийг бас бууруулж байгаа. Тэгэнгუთ ч одоо яг хөдөлгүүрээс ялгарч байгаа CO2 зүйлээ Нүрс хүчлийн. Нүрс хүчлийн хий те. За тэгээд эдгээр ингээд системүүд маань хөгжөөд явангууд яг нэлээ олон хорт хаягдлыг бууруулж байгаа. За азотын дутуу эслийг гэхэд EGR гэдэг системээр бууруулж байгаа. За тэгээ бас after treatment гэдэг тэр системийг ашиглаад азотын дутуу эслийг энтрийг бууруулж байгаа. Тэгсэн чинь нүрс хүчлийн хийг болохоор бууруулж чадахгүй байхгүй. Яаж бууруулах хэрэгтэй вэ гэхээр бага л түлш шатах хэрэгтэй. Хэр их түлш шатаа тэр хэмжээгээр нүрс хүчлийг ялгардаг. Тэнгууд энийг багасгах нэг арга маань болохоор юу байх хэрэгтэй вэ гэхээр цацж байгаа, ашиглаж байгаа түлшний хэмжээг бууруулах хэрэгтэй. За энэ буурж байж дараа нь яа гэм гэхээр нүрс хүчлийн хий маань дагаа буурдаг байна шүү дээ. Энийг бууруулахын тулд яг хөөхөр бага түлш шатах хэрэгтэй. За бага түлш шатахын тулд одоо ингэ түлшний системүүд маань ингэ хөгжөө явж байгаа гэсэн. За тэгэхээр ингээд бага түлш шатаас ирнэ. Яг өмнөх шиг ч юм уу тэрнээс илүү их чадал хөдөлгүүр маань гаргаж яхахын тулд яах ёстой вэ гэхээр хөдөлгүүрийн дулааны ашиглуулын коэффициент гэж юм байдаг байна. За одоо жишээлбэл бензин хөдөлгүүр бол нэг дулааны ашиглуулын коэффициент нэг 30-аас 35% гэж байгаа. За энэ нь болохоор юугаа хэлээд байгаа юм гэхээр одоо нэг бензин орж ирлээ тий. Тэр ингээд шатаагаад ажил хийгээд яг 100% бензин орж ирлээ гэхэд тэрний 30-35% нь яг механик ажил болгоод дугуй эргүүл явж байгаа. Үлдсэн 65% маань ингээд
хөдөлгүүрийн хөргөлтийн систем, за дээрэс нь хөдөлгүүрийн шатчаар гарч байгаа утаа там гэн гараа явж байгаа. За мэдээж одоо хөдөлгүүр маань металлаар хийгдсэн тий. Тэгээд мангар олон хөдөлгөөнд идэнгүүттэй тий. За тэнгууд тэр хөдөлгөөнд идэнгүүт чинь тослогдсон, за үрэлт үүсэн, за дээрэс нь мэдээж үрэлт үүссэн юм халан тий. Халан за тэгээд мэдээж хөдөлгүүр дотор шаталт үүсэж байгаа учраас тэр шаталтыг даас дулаан үүснэ. Тэр дулааныг зайлуулж чухал металл идэнгүүт чинь халаад хилээд ивдэрч штэ. Тэнгууд тэр дулааныг зайлуулах нь бол тэр нөгөө шат 100% орж ирж байгаа бензин ичмас гэдэг тодорхой хэсгүүд нь ингээд за хөргөлийн шингэн рүү утаа руу гээд ингээ алдагдаад явах нь шүү дээ. Хамгийн сүүл нь 30-аас 35% нь болохоор дугуун дээр эргэлт тулах харж байгаа гэсэн үг. За тэгэнгუთ одоо яах вэ гэхээр орчин үед болохоор хөдөлгүүрийн нөгөө төрш баг зарцуулан дээрээс нь шатал нь өсөх ганц арга бол дулааны ашигт үйлэн коэффициент өсөх болчиход байгаа юм. За дулааны ашигт үйлэн коэффициентийг өсгөхийн тулд одоо юу тавьж яах вэ гэхээр EGR байна. За турбо тавьж байна. За дээрээс нь одоо юу тавьж байгаа вэ? Дулааны ашигт үйлэн коэффициентийг бензин хөдөлгүүр дээр өсгөх хамгийн гол арга маань болохоор шахалтын зэргийг нь ихсгэх хэрэгтэй тийм ээ. Шахалтын зэрэг өндөр байна гэдэг чинь энийг дагаад дулааны ашигт үйлэн коэффициент өснө гэсэн үг. За тэгээд дулааны ашигт үйлэн коэффициентийг өсгөх шахалтын зэрэг өсгөх чугууд за одоо бидний нөгөө өргөн хэрэгжилж байгаа одоо нөгөө нэг force function нөгөө оруулах хоолроо бензин цацсан шүү дээ. За тэгэнгуутаа за халуун нөгөө клапан дээр цацраад тоос нөгөө уушаад агаар таам шатах юм л гоо шүү дээ. Ингээд тэгэнгуут ороод шахагдаад очоо шатж байгаа тийм. Энэ систем чинь болохоор ажиллах боломжгүй болчих واخхой. За эн чинь яадаг вэ? Шахалтын зэрэг өсөөд эхлэнгүүд яад юм бэ гэхээр гаднаас орж иж байгаа нэг уламжлалт одоо бидний хэрэгжилж байгаа EFI гэдэг энэ системээр орж иж байгаа агаар бензиний холимогч орж ирээд шахагдаад дээш ингээ шахаа явж байгаа ч яг нөгөө нэг юундаа хүрчихнэ шүү дээ. Бензин өөрөө хасах температурдаа хүрчдэг юм шүү дээ. Очлоор оч хайг байхад. За тэнгууд детонац үүсээд тэнгууд одоо яг одоо бидний хэрэгжилж байгаа EFI систем дээр болохоор шахалтын зэрэг өсөх боломжгүй болж. За тэнгууд одоо яг үгээр бүх хөдөлгөөрүүд маань GDI руу шилжиж байгаа гэсэн үг. Газолын direct injection гэж за үйлдвэрлэж болох өөр нь хэрэгжилж байгаа. Энэ бол бидний түгээмэл мэддгээр GDI шүү дээ тийм. За нэг хэсэг Mitsubishi дээр маш их хэрэг орж ирж ирсэн тийм. За тэгвэл энэ систем рүү шилжихээс өөр аргагүй болж байгаа. Энэ систем маань яаж ажилт юм бэ гэхээр за гаднаас зөвхөн агаар орж ирнэ гэсэн. Агаар орж ирээд за агаарыг шахаад агаар маань шахагдаад дээд түлийн цэг орчимд очиж жоохт одоо яг нөгөө нэг бензиний нөгөө видээс форсунг маань болохоор одоо оруулах холоон дээр шууд шатах камер руу шууд цэцгсүүд ийсүүд өршөө. За тэгээ шууд цацсангууд ч одоо яг хөөхөр одоо нөгөө доороос агаар бензиний олимог маань хоёулаа зэрэг орж ирэхгүй байгаа учраас зөвхөн агаар орж ир шахаж байгаа учраас яг шахалтын зэрэг өсөх боломжтой болж байгаа гэсэн. За тэгээ дээд түлийн цэг орчимд очингууд за нөгөө бензин маань цацагдаад за тэгээ шаталт явагдаад ингээ явдаг гэсэн. За тэгэхээр ингээд бензиний системийн хувьд болохоор ингээ явчихж байгаа гэсэн. За анх карбюратор байсан тийм. За карбюратор маань мэдээж бүр анхны нэлийн дээр үеийн систем тийм. За гаднаас нөгөө нэг Porsche маань доош яваад нэг соролт үүсэн тийм. Соролтоо вакуум үүсэнгүүт яг гэхээр оруулах хоолой вакуум үүсэн. Тэнгүүт энэ дээр ингээд энэ нарийн хоолойтой ингээд бензин тавьсан байх гэсэн. За вакуум үүсээд ингээд агарын өрсгөл үүсэнгүүт яг тэр хоолойгоор жижигхэн яг бензин маань агаар руугаа ингээд хамт ингээд сорогдоод ороо шатдаг гэсэн. За ийм систем. Тэгсэн чинь энийг чи ингээд тунгийн тааруулахад яг хэцүү байдаг юм шиг. За бид нар өмнөх дугаарууд дээр ч ярьсан тийм нөгөө нэг бензин хөдөлгүүр зөв шаталт явагдах нь бол 14.7 харьцах 1 гэсэн агаар бензиний харьцаа байх хэрэгтэй юм шиг. Ингэж хөдөлгүүр маань шаталт маань маш цэвэр явагдах хэрэгтэй. Тэгсэн чинь энийг тохируулж жоохон хэцүү байдаг юм шиг тийм. За тэгэнгუთ одоо ингээд тохируулахад нэг хэцүү болж байгаа. Хоёр тэгэхээр нөгөө нэг юу болчихж байгаа гэсэн нөгөө нэг утааны стандарт энтерс хамраад за энэ карбюратор маань болохоор ингээд нэлээд хоцрогдчихж байгаа. Тэнгуут одоо цахилгаан удирдлагатай цацалтай болсон. За тэнгуут яг нэг карбюратор гэдэг нэг бөөрөхөөс бол тэргээ одоо ингээд цахилгаан болгоцсон гэсэн. Энэний дараагийн хөгжил нь болохоор тэнгуут яг цахилгаанаар болохоор одоо ингуут нэг олон төрлийн мэдрэгчүүд ш агаар уурсгал агарын даралтын мэдрэгчээр хэрэг агаар урж байгааг бидэнгуудаа тэр лүгээ одоо нөгөө цахилгаан ганцхан том инжектор багс тэргээрээ цацдаг. За ингээ явжсэн чинь одоо болохоор энэ маань ахиа хоцрогдонгуудаа дараа нь одоо бидний өвөн хэрэгжилж байгаа EFI юу нэг оруулах хоолой болгон дээр нэг цилиндрийнхээ тоогоор форсунктай ийм систем өршилжиж байгаа гэсэн. За ингээ явжсэн чинь бас нэг утааны стандарт хамраад өмнөх сая ярьснаар тийм ингээд энэ систем маань бас ингээд хоцрогдоод эхэлж байгаа. За тэгээ одоо бензин хөдөлгөөний хамгийн сүүлийн үеийн систем бол GDI болцсон явж байгаа гэсэн. За тэгэхээр ингээд бензиний
систем маань ингээ хувьсаа очиж байгаа гэсэн. За тэгэхээр ингээ ерөнхийдөө ингэж хувьсч явсан байх нь ажиллах зарчмууд нь юм байдаг юм. Тэгэхээр одоо манай Бат төвшин маань болохоор ингээд автын салбарт олон жил ажилласан туршлагатай одоо ингээд бүх төрлийн л одоо тэжээлийн системтэй бензин хөдөлгүүр дээр үйлчлэг хийжсэн багтаа тийм. За тэгмүүд одоо бид нь юунууд үзэгч сонсогчтой маань ингээд зөвлөж тэ. За карбюратор хөдөлгүүр дээр бензин хөдөлгүүр дээр ямар үйлчлэгнүүд хийж гин юун дээр анхаарах уу? За тэгмүүд одоо EFI гэдэг одоо бид нэр одоо өргөн хэрэгжилж байгаа оруулах болгон дээр форсунк маань байрлсан. Энэ хүчний бензин системтэй бол ямар үйлчлэгээ юун дээр анхаарах уу? GDI дээр юун дээр анхаарах уу? Яаж арчлуул хөдөлгүүр маань илүү удаан ашиглагдах вэ? Бензин нэг хэмнэлт маань арай өндөр байх вэ гэдгийг маань чи нөгөө олон жил одоо автын салбарт ажиллаж байгаа өдөр болгон л интернетээр таарч үйлчлэг хийж байгаа. Тэгээ ямар асуудлууд тулгарч байгаа мэдж байгаа хүний манай сонсогчд маань зөвлөж. За ер нь автомашиныхаа хөгжлийн хөвслөөр одоо бол карбюратор хөдөлгүүр бол ер нь байхгүй болчиход байна л да. Бусад хөдөлгүүрүүд нь бол харьцангуй байна. Тэн дээр болохоор одоо бензин системийн хувьд гэх юм бол за GDI хөдөлгүүрээс бусд нь ер нь нэг шахалтын борсонкон дээр ирж байгаа даралт нэг 2-5 баар хавцаа байгаад. За тэгэхээр ерөнхийдөө бензин хөдөлгүүрийн борсонкны нөхөн дизель хөдөлгүүртэй харьцуулахад харьцангуй том. Тэгээ шахалтын зэрэг нь хамаагүй бага учраас дизель хөдөлгүүртэй харьцуулахад ерөнхийдөө үүсэж байгаа сөрөг нөлөө юм бол харьцангуй гайгүй арай хэрэглэгч жолооч нартай арай хялбар байгаа. Тийм учраас ерөнхийдөө маахан бензин хөдөлгүүрт арай дуртай байдаг шүү дээ, тийм ээ. За тэгээд гэлээч гисэн тэглээгээд тоохгүй орхиж юусоо болохгүй. Тэр бензин шүүрүүдийг бол найдвартай сольж явах хэрэгтэй, тийм ээ. Шатхуунаа айлуулах. За нэг 4-3 хавцаа бариад явчихвэл банкн дээр үүсэж байгаа конденсац маш бага, үлэмж багасан шүү дээ, тийм ээ. Шатхуун бага явуудахаар конденсац үүсээд тэгээд шатхуунд нөгөө усны агуулмж нэмэгдээд яваад байна гэсэн үг. Тэгэхээр банкаа айлуулах 4-3 ядаж нэг талаас дээш байлгаад явах юм бол банкнд үүсэж байгаа конденсац багахгүй болно. За тэгэхээр яах вэ гэхээр шатхуунд үүсэх нөгөө усны агуулмж багасаад ирэхээр бүх төрлийн зэвэрлэлтүүд буураад ирчихнэ гэсэн үг. За ингэхээр ерөнхийдөө бүх төрлийн хөдөлгүүрүүдийн шатхууны систем бол ажиллагаа бол маш найдвартай тал руугаа ажиллах тал руугаа орж иж гин гэсэн үг. За ийм байгаа. За тэгээд дээрэс нь ерөнхийдөө нөгөө систем цэвэрлэгч бодисуудыг за нэг жилдээ 2 ч юм ууг нь хэрэглээд явал зүгээр. Бид нар бол цэвэрлэгээ үзүүлэн дээрэс нь шатах камерын температурыг өсгөх замаар үйлчлэг үзүүлдэг. За энэ нь одоо түрүүний хэлсэнчлэн те дулааны ашиглуулалтын коэффициентийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж өгч байгаа юм байгаад байна. За бензин хөдөлгүүрүүдийн хувьд ерөнхийдөө юм байгаа. За GDI хөдөлгүүрүүд одоо сүүлийн бүх хөдөлгүүр сая хэлсэнчлэн GDI болчлоо. Дизель хөдөлгүүр шиг ингээ форсунктай болчлоо тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол мэдээж дагаад нөгөө нэг форсункон дээр ирж байгаа тэр шатхууны даралт нь өсөж байгаа 50-аас 350 баараар одоо өмнөх үеэсээ бүр хэд дахин илүү өндөр даралттай тэр шатхууныг тоосруулж шахаж чинь тийм ээ. Тэгэхээр ийм учраас илүү нөгөө нэг арчилгаа шаардлагатай болж эхэлж байна. Автомашиндаа илүү анхааралтай ханддаг байх тэр шаардлагыг жолооч нарт бас үүсгэж байна л да. Тэгэхээр тийм учраас бензин хөдөлгүүр дээрээ анхаа арчилгаа тэгээд ерөнхийдөө энэ ашиглалтын юмнуудаа маш сайн анхаарал хийгээд явах нь нөгөө ирээдүйд гарч байгаа өндөр зардалтай сервис гинтэлтэй ийм юмнуудыг ерөнхийдөө бууруулах хамгийн том алхам болж өгч байгаа гэсэн. Чи сая нөгөө нэг за жишээлбэл одоо жилд бензин систем 2 удаа ч юм уу цэвэрлэх байдлаас ашиглаж авах хэрэгтэй гэлээ шүү дээ. За эндээс өөрөөр одоо бензиний шүүр энтрээ бол жилд одоо яаж хэр удаан хугацаанд солих хэрэгтэй вэ? Дээрээс нь тэгээд нөгөө нэг сүүлийн үед нөгөө нэг форсунк цэвэрлэх аваа цэвэрлээ, чанд цэвэрлж энэ байгаад байгаа тийм. Энэ үйлчлэгийг бас жил болгон хийлгэж явах хэрэгтэй юу? Хийлгэх хэрэгтэй бол хэр удаан хугацаанд явж хийлгэх хэрэгтэй вэ? За одоо бензин шүүр гэхэд бол яг автомашин үйлдвэрлэгч болгоо ингээд бас хугацааны харилцаа адилгүй л байгаа гэдэг. Одоо үйлчлэг үзүүлж байгаа газрууд хүртэл ингээд өөрөөр ер нь нэг дунджаар нэг 20,000 орчим километрт сольж явах заалттай. Гэхдээ ингээд нэг Монголд ийм гэдэг Монгол зориулсан нэг арай нэг өөр тоонод гарч ирдэ шүү дээ тийм Монголын нөхцөлд гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө яг ямар шатхуу яаж эргэлж явснаас жолооч өөрсдөө мэдж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тэрнээсээ нэг за 10-20,000 км дээр солиод явчих юм бол
тэр маш том гэмтлийг хааж байгаа. Би нөгөө өмнөх дугаарууд дээр хэлж ийсэнчлэн энэ шүүлтүүрүүд бол нөгөө Капудын доторх баатрууд гэдэг шиг тий. Маш чухал эдэнгүүд байгаа. За жишээлбэл одоо бензин хөдөлгүүрийн порсункн дээр аваад үзэхэд бензин хөдөлгүүрийн порсунк ч одоо ойролцоогоор 100-аас 150 микро юм уу та. Хүний үснээс нэг арай жоохон том гэх юм уу те. Ийм хэмжээтэй жижиг нөхтэй гэсэн үг. За тэгэхээр тэрүүгээр нөгөө нэг өнөх шатхууны чинь тоос руу цацж байгаа. Гэтэл шүүрүүд маань ерөнхийдөө 2-5 микроныг шүүж байгаа. Тэгэхээр яаж юм нэхэр банкнаас одоо очиж байгаа тэр шатхуун чинь шүүрэн дээр ирээд маш нарийн шүүлтүүрүүд дамжаад цэвэрхэн шатхуун тэр форсунк руу очиж байгаа байхгүй тийм. Тэгэхээр тэр зүйлийг бол ерөөсөө цаг алдалгүй тогтмол хугацаанд зайлшгүй солиод тавьж байгаа хэрэгтэй. Тэрийг солихдоо ерөөсөө мөнгө тэрэн дээр хэмнэх гэдэг шаардлага байхгүй. Тэр бол эсэргээрээ таны маш том эрсдлийг бол хааж байгаа гэсэн. Тэгэхээр яг чанартай сайныг нь тогтмол хугацаанд солиод явж байгаа. Зөв. Тийм. Ерөнхийдөө шүүрэн дээр тийм шүү дээ. За одоо та нэг шүүр авахдаа за нэг оригинал нь яг 150 мянга ч юм уу. За арай нэг юу дуурамл нэг 50 мянга байлгэхэд та 50 мянган авчлаа гэж бодвол за тэр үедээ 100 мянга төгрөг юмсан гэж бодъё тийм. Гэвч дараа нь нөгөө нэг манай форсунк маань игдэрчүүл тэрнээс илүү их зардал гарах нь шүү дээ. За нөгөө хэмсэн 100 мянгаас хамаагүй өндөр зардал гарах нь. За тийм учраас энэ шүүлтүүр за шүүх элементүүдийг бол яг оригинал сайныг авч хийж байгаа хэрэгтэй. Ерөнхийдөө хүмүүс маань асуух хэрэгтэй. За тэгвэл оригинал шүүрийг хаанаас яаж олж авч чадах вэ? Яг яаж мэдэх вэ? Одоо гадуурд зөндөл зардалтай тийм. За байж байгаа манайха хамтран ажиллагчдаа зарлаатах. Мэдлэгтэй жолооч подкастын хамтран ажиллагч Winparts компани зорчигч тээврийн хувьсгал баас 4 өрчгтөр. Баярлалаа. За тэрийг бол жолооч нар маань ерөөхдөө брэндээр л харах хэрэгтэй. Аль улсын брэнд вэ гэдгээ те. Мэдээж Европ брэнд хэрэгжилж байгаа бол Европод борлуулагдж байгаа бүтээгдэхүүн бүгдээрээ Европт борлуулагдахын тулд Европ стандартыг хангасан байх хэрэгтэй. Европ стандарт хангасан байна гэдэг чинь тэдгээр шаардлагуудыг бүгдийг биелүүлсэн байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрийг бол ямар ч айцгүйгээр хэрэглэх боломжтой болж байгаа гэсэн үг. За дилерүүдийн шүүрүүд бас байж болж байна. За тэгээд сая түрүү асуусан нөгөө нэг порсунк цэвэрлж байгаа үйлчилгээнд байгаа тийм. Порсунк цэвэрлж байгаа үйлчилгээ бол ер нь бол зүгээр жолооч нар бол хийх хэрэгтэй л дээ. Тэгвэл яг хуу мэдээж үр дүн гарна. Тэр чинь задлаад гаргаж ирээд ультрасоник кор чанаат ч юм уу те ингээд янз бүрийн байдлаар цэвэрлж байгаа үр дүн бол маш сайн гарна. Тэгвэл дагаад нөгөө нэг эрсдэл бас байдаг. Ямар эрсдэл вэ гэхээр нэгдүгээр порсункнууд маань ерөнхийдөө хөвчлээ ингээд маш удаан хугацаанд задраагүй ингээд байж идэг. Тоос шороо чигдсэн байж идэг те. Инхээр яадаг гэхээр тэр тайлж угсрах процесс нь жоох хэцүү. Хоёрдугаарт ингээд хүн юм хийж байгаа тохиолдолд алдаа гарах эрсдэл угаасаа байдаг байхгүй. Тэгэхээр магадгүй тэрийг үйлчлэгээ үзүүлж исэн нэг засварчтай эрсдэл гаргаж магадгүй, алдаа гаргаж магадгүй. Аль эсвэл нөгөө порсункнууд мэн үзүүр дээр баха оронгод байдэн шүү дээ. Жижигхэн сайлан хэрзээнүүд. Тэд нар ингээд бүгдээрээ хатаад муудсан байдаг. Тэгээ эргээд тавихаар нөгөөдх нь түлшний алдагдал үүсгэж юм уу. Ингээд маш олон эрсдлүүд байдаг л да. Тэгэхээр эхлээд нөгөө нэг өрчлсөн байдлаа банк руу хийдэг бүтээгдэхүүнүүд байгаа тийм. Эдгээрээр тогтмол ингээд цэвэрлээд хөвчих юм бол зардал бага. Давуу тал нь та машина унаад явж байхдаа цэвэрлээд явах боломжийг өгч байгаа. Энэ тал дээр нь би бол айгуу дуртай байгаа гэдэг. Үнэхээр яг хуу богтол нилээ их болчихсон тий. Одоо ингээд тайлаа гаргаад ирэхээр бүр хандшгүй дээ шүү дээ. Үзүр нь хаваараад тэр болцсон. Тийм байх юм бол заашгүй тэр ультрасоник корн чануулаад маш сайн цэвэрлэгээ хийгээд авах нь бол зөв. За тэгээд дээрэс нь нөгөө нэг сая оригинал шүүр гэж ярьсан. Би бас ингээд сонсчихсон байгаа. За оригинал бүтээгдэхүүнийг хаанаас авах вэ? Авал яг оригиналын хоёул албаны дистрибьюторээс нь давал гэж байгаа байхгүй. Энэ үнний ортой вэ? Яг хөө зөвлөлтөө. Яг л дистрибьютор гэдэг чинь өөрөө нэлээ олон нөгөө гэрээнүүд байгуулагдаж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл би зүгээр ингээд сэлбэг захиалаад ороод ирж байгаа биш. Чин цаад үйлдвэрлэгчтэйгээ тэг брэнд эзэмшигчтэйгээ гэрээнүүдээр дамжиж хийгдэж байгаа ажил учраас тэрэн дээр бол ер нь гайгүй ихтэй аж болно. Гэхдээ гол нь нөгөө брэнд маань өөрөө сайн брэнд үгүй юу гэдгээ тодорхойлох хэрэгтэй гэсэн. За тэгээд бас нэмээд нөгөө нэг хэлэхэд сая форсунк цэвэрлэнэ гэсэн чинь тэн дээр болохоор ерөнхийдөө сүүлийн нөгөө GDI гэж шууд цацалтай бензин хөдөлгөөрүүд дээр бол
форсункийг нь бас үйлдвэрлэгчээс гэсэн тогтмол зөвлөхий зөвлөдөг юм хэлээ. Яагаад тэгэхээр л ингэдэг байхгүй GDI систем болчхороо нөгөө форсунк маань шууд шатах камер дотор байрлуулдаг байхгүй. За өмнөх энгийн бензин болохоор оруулах хоолон дээр байрладаг тий. Тэгэнгუთ нэг мэдээ хөдлөлтөөр шаталт явагдахаар шин 2 клуб хаагдчихж байгаа. Тэгэнгუთ тэр нөгөө энгийн бензин хөдлөрийн форсунк маань л бохирдох. Тэр хугацааны арай хол гэсэн үг. GDI болохоор яг юун дотроо шатах камер дотроо байрлуулдаг учраас бохирдох хугацааны хурдан бил. Тэгэнгуთ нөгөө GDI-ийн чинь түвшний даралт чинь шүү дээ ингээд форсункоор ингээд цацгаж байгаа даралт чинь болохоор ерөөдөө хөдлөөр эргэлтээс хамаарат нэг 50-аас 300 бар хонд гэдэг. Хөдлөөр эргэлт өндөр ачаалтын унгуул өндөр даралтаа цацсан шүү дээ. Тэгмут яад юм бэ гэхээр яагаад сүүлийн бензин системийн болохоор нөгөө нэг цацгаж байгаа түвшний даралт өндөр болоод байгаа вэ гэхээр өндөр даралтаар шахаж өгөх юм бол яг жижигхэн нөхөр ингээд гарах боломжтой гэх юм. Жижигхэн нөхөр гарна гэсэн тоослолны илүү сайждаг юм. Тэнгуү ч одоо за хотод байнга явдаг ч юм уу машин болохоор хөдлөөр эргэлт дандаа бага авчихдаг байхгүй. Бага авчихсан нөгөө цацж байгаа түвшний даралт нь бага. Даралт нь бага болчингууд цацгаж гарч байгаа бензиний тоосролт нь багасж байгаа. Тоосролт нь багасж байгаа. Тэнгуү ч шаталт явагдангууд за бүр нарийн тоосорч чадаагүй бензин чи бүрэн шатахгүй. Тэнгуү бүрэн шатаагүй хэсэг чинь ингээд нагаар болцдог байхгүй. Нагаарлаа инжектор дээр шатах камер дотор үлдээд идэх гэсэн. За мэдээж нөгөө нэг өндөр даралтаар нөгөө нарийн тоосорч чадж байгаа түвш маань болохоор бүрэнгүүц шатах нь шүү дээ. Одоо бид нар ч гэсэн ингээд үзээ гэрт ингээд пришн дотор мод хийлээ те. Модыг нарийнлаа жижиглж байгаа асаа бол ингээд бүрэн хурдан шатдаг те. Бүхэл бүхлөөр хийж удаан шатдаг юм шүү те. Яг тэрнтэй адилхан гэсэн. Тэгэхээр GDI ассистентээ за сүүлийн машинтай хүмүүс юм бол за үйлдвэрлэгчийн зааврынхан дагуу форсункоос байнга цэвэрлүүлж хэрэгтэй байна. За тэгээд форсунк цэвэрлэх аргууд өгөх юм шүү дээ. За цэвэрлэгч бод цэвэрлж болж байна те. За шууд машин дээр явж байхдаа цэвэрлэн за нөгөөт нь болохоор салгаж аваад цэвэрлж болох нэ. За тэгэхээр бензин хөдлөрийн тухай ерөнхийдөө өөр нэмжлэх юм байна уу? Манай сонсогчд маань болохоор за жолооч нарт хандаад хэлэхэд бол бензин хөдөлгүүрийн хувьд гэх юм бол тэр тогтмол хийж явах хэвээр үйлчлэгээнүүдээ ашиглалтын юмнуудаа ерөөсөө хаахрахгүй үлдээж болохгүй цаг хугацаанд нь сайхан хийгээ явчих шүүрүүдээ сайхан дотмол солио явчих юм бол таны автомашин дээр гарч байгаа тэр сөрөг нөлөөтэй зүйлүүд маань харьцангуй мэдгэдэггүйц буураад ирэх болно. За тэгвэл одоо дараагийн дизель хөдөлгүүр ороо тий. За дизель хөдөлгүүр гэж бас их том болчихсон. Одоо манайхны бас их дизель машинаас их айддаг тий. За жишээгээд одоо хүн машин сонголоо гэж бодоход дизель бензин аль болох бензинийг сонгох гэдэг тий. Энэ бол дизель хөдөлгүүр бол энэ муу хөдөлгүүр шүү дээ. Дизель хөдөлгүүрийг сайн авах одоо бензин хөдөлгүүртэй харьцуулахад дулааны ашигт төлөвийн коэффициент нь өндөр байдаг. Бензин хөдөлгүүрөөр 30-35 хүрч дизель хөдөлгүүрийг 40-40-с 45 за 2 жилийн өмнөх одоо Хятадын Weichai гэх компани дизель хөдөлгүүр дулааны ашигт төлөвийн коэффициент хамгийн анхудаа 50-аас дээш гарсан 51% хүрсэн байхгүй. Тэгэхээр одоо нөгөө 100% орж ирж байгаа түвшнийхээ дизелийн түвшнийхээ 51%-ыг одоо механик ажил болгож байна гэсэн үг. Ашигтай ажиллаж байна гэсэн. Ашигт төлөвийн коэффициент ашигны хувьд болохоор бензин хөдөлгүүр самаг өндөр байдаг. За тэнгууд дизель хөдөлгүүр чи өөрөө ингээд систем жоохон нарийн. За тэр нөгөө нэг газрын тосны бүтээгдэхүүний тэр өтгөн тэр хэсгийг ч аваачаад ингээд шахаа цацаа шатаад ажил болгонд чинь нэлээд өндөр технологи болдог юм шүү. За тэгээд энэ дизель хөдөлгүүрээс түвш шатангууд яг гарч байгаа температурын тэр өндөр тэрнээс хамаарангууд яаж тийм гэхээр температур өндөрдгөөс нөгөө нэг юуны нөгөө агаар түвшний холим маань ингээд шатаад гарч байгаа тэр даралтын өндөр болчихдог. Тэнгууч энийг дагаад хөдөлгүүрийн хийцэл илүү бат бөх байх хэрэгтэй болчихдог. За жишээ нь дизель хөдөлгүүрийн блок бол ихэнх нь дандаа ингээд ширэн байдаг тийм. Бензин хөдөлгүүр хөнгөн цагаан байдаг тийм. Тэг эдгээр чинь болохоор яг тэр нөгөө нэг шаталтын үед үүсэж байгаа дулаан даралтаас болоод ийм ялгаатай байгаа байхгүй. За тэнгуут одоо за дизель хөдөлгүүр ч гэсэн түвшний системийн хувьд болохоор ингээд бас олон төрлөө тийм. За одоо бидний хамгийн анх мэдгээр бол одоо CX ноцоостой байгаа тийм 100 ноцоостой тэгэхээр ингээд 100 шиг инжектор маань ингээд суурилт байцсан тийм кришн дээр суудсан. За тэнгууд бас л нөгөө нэг ялгаагүй дизель хөдөлгүүр маань бол ингээд түвшний систем хувьсаал өгсөн байгаа. За бас энэ болохоор бензин хөдөлгүүртэй адилхан. За нэг тэгэхээр түвшний зарцуулалт буурвал хоёр тэгэхээр нөгөө нэг утааны стандартаас хамаарат ингээ хувьсаа явуулсан. За анхны одоо бидний өргөн мэддэг бол CX ноцоостой гэж ярьдаг тийм.
line pump гэж ярьдаг. За тэр маань болохоор анх дизель хөдөлгөөртэй байсан бахан. За ингэ явж байгаа. За тэрний маань яг шатахын өрөө цацж байгаа түвшний даралт маань 300 орчим байгаа гэдэг. Тэнгуут бас түвшээ бас сайн тоосруулдаг үйл гэсэн. Тэгэхээр яг хуу гэхээр түвшний маань тодорхой хэсэг нь бас ингээ нагаар тортог болоо ингээ явж идэг гэсэн. За ингэж явж байгаа дараа үйлдвэрлэгч нар болохоор ахиа хувьсаад unit injection энтергээ болж ингээд хөдөлгүүрийн нудран маань болохоор яг хуу юугаа инжекторээс ингээд дараад ингээд цацдаг гэсэн. За тэнгуут тэрний маань түвшний даралт арай өндөр болчихж байгаа. За 1200 бар маар бол явчихж байгаа гэсэн. За тэгэнгүүт чинь ахаал тэгэнгүүт нэг инжекторын нөхийг жижигхийх боломжтой болчихгоо. Жижигхийх боломжтой болчихгоо бол хийгээд өндөр даралтаар шахангууд жижиг нөхөр чинь түвш маань илүү сайн тоосон. Сайн манц үүсэх юм шүү дээ тийм ээ. Сайн тоосонгуулсаа өмнө ярьсантай адилхан яг уу шаталт маань илүү сайн явагдана. За шаталт маань илүү сайн явагдаад түвшөнд бүрэн шатангууд яг уу гэхээр за өмнөх түвшний системүүдтэй харьцуулангууд гаралтын чадал өндөр болсон. Чадал өндөр болчихгоо яг уу гэхээр одоо яг өмнөх шигээ чадaltaй болгохын гол яг баг цацаа төгсөн шүү дээ. Тэгэнгүүт яг баг түвшээр илүү өндөр чадал гаргаад ингээд явах боломжтой болж байгаа гэсэн. За тэгээ явж одоо хамгийн сүүлийн дизель хөдөлгүүрийн түвшний систем бол одоо common rail төр гэж байна. За одоо бидний мэддэг за бүр Portros эхлүүлээл одоо Land Cruiser G-Class гэл одоо сүүлийн бүх дизелүүд бүгдээрээ л common rail болсон гэсэн. За тэгээ common rail түвшний системийн онцлог маань болохоор ерөнхийдөө ингээд түвшний ноцоос гэж байгаа тийм. За түвшний ноцоос маань түвшийг шахаад өндөр даралтаа болгоод энэ rail гэдэг ийм нэг нарийн хоолоо нэг өндөр даралтаа түвшийг хадгалцдаг гэсэн. Өндөр даралтаараа байж. Тэнгууд одоо инжектор маань цахилгаан удирдлагатай болсон. Тэнгууд хөдөлгүүрийн компьютероос за тэдгээр инжекторыг нэгэнгууд тэр инжекторууд дээр нээх тохиолцсонгууд инжекторууд маань нэгдэх үед одоо өндөр даралтаа тэр rail шугамнаас маань өндөр даралтаа түвш гараад цацагддаг гэсэн. За ингууд болохоор энэ маань болохоор яг одоо сүүлийн common rail digital system-ийн даралт бол одоо бүр 2200 за сүүлийн бүр 3000 хүрсэн байгаа тийм 3000 бар хүрсэн байгаа. Ингууд тоот түвшиг маань хамгийн сайн тоосруулах боломжтой болчих. За тэгэнгуутаа common rail system-ийн нэг давуу тал нь бас юм өсөж байгаа. Байнга өндөр даралтаа түвш байж их нь шүү дээ. Түвшний rail дотор тэгэнгуут ч одоо инжекторын нэг хурднаас хамаарат нэг ажлын тагт нь хэдэн ч удаа ингээд түвших боломжтой болчих. Манай өмнөх нөгөө ярьсан за unit injection за sex ноцоос энтерч бол нэг ажлын тагт нэг л удаа түвш цацах боломжтой болчихдог. Тэгмүүд common rail маань болохоор за хамгийн дээдл нь болохоор одоо ер нь бол 21 удаа хүртэл хувааж цацах боломжтой болчих. Ерөнхийдөө бол common rail систем 3 хувааж цацж байгаа. За нөгөө агаар ингээд ороос орж явахт нэг жоон цацж байгаа. За тэнгуут тэр чинь ингээд агаартай холддог гэж. За шахаад дээшээ дээд үлийн зэрэг дөхөөрөнд одоо үндсэн цацалтаа хийж байгаа. За тэгэнгүүт ахаа поршн шатаа доош өрөөд араас нь ахаа цацаад өгч байгаа. Ерөнхийдөө нэг 3 цацалт хийж байгаа. За тэгэнгүүт ч яг хөдөлгөөн маань илүү өндөр ашигтай ажиллах боломжийг бас бүрдүүлж байгаа гэсэн үг. За тэгэнгүүт одоо common rail түвшний системтэй за хөдөлгүүр дээр засвар үйлчлэгээ энэ төр хийлгэхдээ мэргэжлийн газар хийлгэж явах хэрэгтэй. Яг бол түвшний даралт маш өндөр байна тийм. За дээрэс нь одоо жишээ ингээд бодолд одоо common rail digital systemтэй дизель хөдөлгөөлөхөд ажиллаж байгаа. Тэгээ унтраа шүү дээ. Унтраасны дараа ахаа дараагийн асалтаа хэлбэр ойлгох юм бол тэр rail дотор ч өндөр даралт хадгалаад гэсэн шүү дээ. Чи одоо бүр 1 хоног 2 хоног хадгалах боломжтой тийм дотор. Тэнгууд яа гэвэл мэргэжлийн бус хүмүүс энэ дэр үйлчлэгээ хиймгууд яг хөөхөр эхлээд мэргэжлийн хүмүүс бол яг эхлээд даралтыг унгаах хэрэгтэй юм шүү дээ. Аль нэг газар нь rail дотороо даралтыг унгасныхаа дараа түвшний систем задлах хэрэгтэй. Тэнгууд мэдхгүй хүмүүс ч болохоор буруу оролдонгууд тэр өндөр даралттай түвш шууд цацарч байгаа. Одоо 3000 бар гэдэг бар даралт гэдэг чинь одоо хүмүүс жишээгээд одоо ойлгуулад хэлийг бол дугуйг 2 бараар л хийлж тий. Тий. За та одоо дугуйгаа 2 бараар хийлсэн гэж бодвол 1500 ширхэг дугуйны даралтыг нэг юм дотор хийчих чинь гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм дотор хийчих байгаа гэсэн үг. За тэгээ дахиад өөрөө тайлбарлах бол 1 см квадратад 30 тонноор дарж байгаа гэсэн. Одоо бидний энэ хумс чинь ерөнхийдөө 1 см квадрат талбайтай төг. Энэ дээр 30 тонн даралтаа дарж байгаа гэсэн. Ерөнхийдөө бол 20 бараас дээш шингэний даралт бол хүний арьсыг нэвтлээд орчдөг юм шүү дээ. За тэгээд common rail digital system-ийн тэр чинь болохоор ийм өндөр даралттай систем байгаа тий. За тэгэхээр
Ерөнхийдөө common rail хичээлийн системтэй ч бай. За дээрээс нь энгийн CX ноцостой дизель хөдөлгүүрч бай тий. Эдгээр ерөнхийдөө ямар үйлчлэгийг ямар хугацаанд хийх ёстой гэм бэ? Энэ талаар манай сонсогчдод маань тайлбарлаж өгөөч. За түлшний системийн тухай ярьж байгаа бол яг л түрүүний бензин системтэй төстэй зүйлүүд бас байгаа л да. Нэгдүгээрт нөгөө нэг шатгуунаа айлуулах талаас дээш явуулсан. Конденсац үүсэхгүй байна гэдэг нь шатгуунд ус хоримтлагдах тэр нөхцлөөс өөрийгөө амжируулж байгаа гэсэн үг. За тэгээд одоо сүүлийн жилдгүү ер нь дизель хөдөлгүүрүүдийн түлшний шүүрний хувьд гэх юм бол доороо нэг сепаратор гэж ярьдаг усны тунгаагууртай байдаг тийм ээ. Хэрвээ тийм болвол ихэвчлэн нөгөө том механизмууд төр бас байдаг л да. Сепараторынхаа усыг сайн шавхаж явах хэрэгтэй байна. Ингэснээр яах вэ гэхээр за ус гэдэг бол өөрөө шууд зэв шүү дээ тий. Зэвэрлэл гэдэг бол ерөөсөө маш машинд байгаа хамгийн сөрөг зүйл шүү дээ. Тэгэхээр одоо ялангуяа өндөр даралтын ноцоосууд яадаг вэхээр түлшээрээ тослогдож идэг. Түлшээрээ тослогдож чадхаа явахаараа ноцоос зуурах тохиолдлууд бас байдаг. Өндөр даралтын ноцоос нь зуурсан тохиолдлууд бас зөндөө байдаг. Тэгэхээр тэр зуураад байгаа нөхцөл чинь үүсэх тэр юу бий болгоод байгаа. За дээрэс нь нөгөө нэг түлш маань ингээд тодорхой хэмжээний усны агуулмжтай болоод ирэхээр түлшний ноцоос маань түлшээрээ сайн тослогдож чадахгүй болохоор үрэлт үүсэх нь байна, илэгдэл үүсэх нь байна. Тэгэхээр нөгөө тэр шаардлагатай даралтаа гаргаж чадхаа байгаад эхлэх нь байна тийм ээ. Ийм сөрөг зүйлүүд байгаа. За дээрэс нь түрүүний тэр порсунк инжекторын маань хөдөх юм бол за сүүлийн хөдөлгөөрүүд бол одоо энэ хүний үснээс 2 дахин жижиг нүхтэй ч үт юм уу те. Бүр маш жижиг нүхтэй. Энэ нөгөө нэг түрүүний түлшийг маш сайн тоосруулах тэр боломжийг олгож байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ жижигхэн нүхээр ялангуяа жижигхэн бохирдол орно гэдэг чинь л тэр адаглаад за 8 нүхнийх нь 2-ыг хаачил та тий 6 нүхэн зүйл цацгаар зэрэг нөгөө зөв хуйлралт маань үүсэхгүй байх нь байна гихмчлийн жижиг зөндөө доголдууд үүсгэж байгаа гэсэн. За тэгээд түлшний шүүр маань түрүү хэлсэнчлэн 2-5 микрометрийн хэмжээтэй жижиг элементийг шүүх чадaltaй. Тэгэхээр шүүрээ тогтмол маш сайн сольж явах хэрэгтэй байх нь байна. За ингэхээр тань түлшний систем бол ажиллагаа хэвээ сайхан болно. За тэгээд түлш авахтаа сайн чанарын түлш тэр савны түлш энэ төр бол тэ ялангуяа ийм нарийн технологитой системийг гэмтэх үндсэн юу байж болцшгүй болчихж байгаа гэсэн. За тэгээд манайхан бол ингээд нөгөө дизель хөдөлгүүрийг муу бензин хөдөлгүүрийг сайн гэж бас их яриад байдаг л да. Ялангуяа нөгөө нэг жижиг автомашинтай хүмүүс ер нь бол сайн муу гэдэг ойлголт бол ер нь байхгүй. Давуу тал сул тал гэж байгаа. За дизель хөдөлгүүрийн давуу тал нь бензин хөдөлгүүрийг бодвол бараг 60% илүү шахаж байгаа тийм ээ. Агаараа. Тэгэхээр тэрийгээ дагаад хөдөлгүүрийн маань түрүү хэлсэнчлээ ашигтай байдал бол үлэмж нэмэгдэж байгаа. Мушхуч өндөр байна тий гэх юмчлаа. Тэгэхээр яг ашиглалтынхаа тэр анхаарах зүйлүүдээ сайн хийгээ явуучих юм бол одоо сүүлийн дизель хөдөлгүүрүүд бол өвөл асах бэрхшээл бол бараг байхгүй болсон шүү дээ. Тэгэхээр ямар ч ялгаагүй бензин байна уу дизель байна уу танд бол нэг зөрүү гарахгүй гэсэн үг. Тэгэхээр тэрэн дээр ашиглалтынхаа юмнуудыг л маш анхаарал тавьчих болно бол. Баяжгараа манайхаа мэдлэгтэй жолооч подкастын маань хамтран ажиллагч уулуурхан хүнд машин механизмын сэлбэг засвар үйлчлэгээр мэргэжсэн Parts Network компани. Тэгээ ашиглалтын өгсөн сайн нөгөө нэг Батшиг маань хэлээ тий. Дизелийн шүүр бол ерөнхийдөө common rail өндөр даралтын common rail хичээлийн системд бол ерөнхийдөө 2-5 микрометр хүртэл шүүрж байгаа тий. За микрометр гэдэг хэмжээг маань сая бас ярьсан. Хүний өсч байгаа 70-100 микрометр байдаг. Хүний үснээс 35-аас 50 дахин нарийн тэг шүүдэг хүн шүү дээ. Тэнгууд ийм шүүх чадалтай шүүрийг үйлдвэрлэх нь бол их өндөр технологи шаарддаг байна шүү дээ. Тэгэхээр яг дурын компани бол хин таарсан хийгээд байж чаддгүй хүн шүү дээ шүүрийг. Тэгэхээр гаднаас наргууд яг адилхан шүүр байгаа. Яг адилхан. Тэгээд үнэн ихтэй өөр. Тэнгууд нөгөө холих шүүрнүүд маань ийм байдаг. Гаднаас наргад адилхан яг задлагаараа зөв дотор цаасан өөр шүүх элемент нь өөр өгдөг. Тэгэхээр яг баталгаатай газраас найдвартай хоригноо шүүрийг авч хэрэглэх юм бол за одоо манай дизель хөдөлгүүрийн манай насжилт манаас уртсах нэ. За дээрэс нь түлш гэж байгаа тийм. За түлшний сая ярьсны цэвэрхэн баталгаатай газар түлшээ авах хэрэгтэй. За тэгээд манад нэг дизель түлшнээс тулгараад байгаа асуудал бол хөхрийн агуулмж байгаа тийм. Ерөнхийдөө сүүлийн common rail системтэй дизель хөдөлгүүр нь болохоор за түлшиндэг хөхрийн агуулмжийг маш бага байхыг шаарддаг. Тэнгуут одоо манай зарагдж байгаа Евро 5 энэ төр дизелийн түвшүүд бол тэрийг хангаад өгөх. Тэгэхээр яг
Хүмүүс ч бас асуудаг тийм сүүлийн одоо цахилгаан инжектортэй энэ дизель хөдөлгүүрийг яаж арчлах вэ гэд яагаад хүмүүс муу гэд идэм бэ гэдэг. Тэгмүүд сүүлийн түвшний системийн нэг илүү нарийн болцсон. За тэгээд шаардлага нь өндөр болцсон. За өмнөх үеийнх нь арай бага байдаг хүмүүс. За түвшний систем дээр тавигдах түвшний стандарт дээр тавигдах стандарт нь бага. За тэгээд тэр шүүх наривчлэн тэр бага шаарддаг гэсэн хүмүүс. Тэнгууд тэрийг ашиглаж сурсан хүмүүс чинь сүүлийн үед дизелийг ашиглангуудаа яг тэргээрээ бодоод хаанаас чамайг шүүр авч игээд хаанаас чамайг түвшигээ удаагууд нь эвдрэл үүсээд байгаа. Тэгмээ сүүлийн дизель муу гэж хүмүүс яагаад байгаа тийм. Яг үйлдвэрлэгчээс тавьж байгаа шаардлагын дагуу шаардлагатай газраас нь оригинал тэр шүүрийг аваад хугацаанд нь солио. За дээрэс нь яг баталгаатай найдвартай газраас тэр стандартын шаардлага хангасан түвшийг хийгээ явах юм бол ямар ч асуудал үүсэх яг үйлдвэрлэгчээс тавьсан тэр явах ёстой хугацаанд л явна гэсэн. Тэнгууд хамгийн том асуудал бол түвшнээр бол хөхрийн агуулмж байгаа. За шүүрэн дээр бол тэр нэг хөлөх шүүрэн чанарын асуудал тийм байгаа байхгүй. За тэгэхээр ерөнхийдөө сүүлийн дизелүүд бол ерөнхийдөө Евро 5 түвшийг хийх юм бол яг тэр үйлдвэрлэгчээс тавьж байгаа хөхрийн агуулмж стандартын ерөнхийдөө хангадаг гэсэн үг. Мэдлэгтэй жолооч подкастын маань энэ удаагийн дугаар өндөрлөгдөгч байна. За үзэгч жолооч та бүхэн маань бас хэрэгцээтэй мэдхийг хүсэж байгаа зүйлүүд байвал комент хэсэгт бичээд үлдээгээрэй. Бид ярилцаад тань шаардлагатай байгаа мэдээллийг сэдвийн дагуу дугаар болгоод хүргэх болно. За мөн та бүхэн манай мэдлэгтэй жолооч подкастыг маань лайк, follow, share хийгээд манай YouTube сувгийг маань subscribe хийж дагаарай. Тэгээд илүү их мэдээллийг аваарай. За тэгээд мэдлэгийг хүссэн маш их асуултууд комментээр ирж байгаа, мессенжерж ирж байгаа. Тийм учраас тэр бүх асуултуудаа ингээд тодорхой бичээд үлдээх юм бол бид нар тэрийг чинь ингээд хараад судалж байгаад ингээд ижил-ижлэр нь ялгаж байгаа дараа ингээд дугаар хийгээд оруулах боломжтой байгаа. За тэгээд өнөөдрийн подкаст маань энэ төрөд өндөрлөж байна. За тэгээд бензин болон дизель үйлдвэрийн ашиглалттай холбоотой маш их үнэтэй зөвлөгөө, за туршлагаасаа хуваалцсан механик инженер Батүрчигтэй баярлалаа. За тэгээд дараагийн дугаараар иргэн уулзцгаая. Баярлалаа.